холбоотой ажлын бэлтгэл ажлууд за шаардлагатай хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой танилцуулга хийгдэж ингээд засгийн газрын хурдлаар сая хурдлаар бол гэр оролтын дахин төлөлт төгсрөлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг бол эх 7 хоногийн 3 дахь өдрийн засгийн газрын хурдлаар хэлэлцүүлж их хурлд өргөн барих юм чиглэл өглөө энийг одоо сэтгүүлч та бүхэндээ бас мэдээлье гэж утсан юм аа. Ер нь Улаанбаатар авцсан хөгжүүлэлтийг бууруулахдаа та ямар ажлууд хийж байна? Гэхдээ одоо яг бид нар бол үндсэндээ нэгдүгээрт төлөвлөлтөө эхэлж маш сайн хийх шаардлагатай гэж ингэж үзсэн. Тэгээд ингээд 20-40 гээд олон жил яригдсан энэ хот төлөвлөлтийн их асуудлыг их хурлд өргөн барьсан байгаа. Одоо их хурл дээр хэрэлцэж байгаа. За дээр нь энэ 20-40 бас хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хамтд нь одоо уялдаатай хэлэлцүүлэх үүднээс 6 сарын 1-ээс эхэлж эхлэх гэж байсан хот тосгоны эрх зүйн байдлын үйлчлэлийг бол өөрчлөх хугацааг нэг жилээр хойшлуулж байгаа. За ингээд энэ төлөвлөлтүүдэд эхэлж маш сайн уялдаатай хууль ном бүх одоо тал талаас нь уялдаатай сайн хийж авах юм бол дараагийн одоо хөрөнгө оруулалтын асуудлууд, зураг төсвийн асуудлууд яригдж авах юм боломжтой болох юм а гэж ингэж бодож байгаа. За өөр асуух зүйл байна уу? Одоо ингээд сайдаа та чи төгжил бууруулах хэрэгтэй бүхний сайд шүү дээ. Одоо ингээд 3 сар амрна шүү дээ. Зуны амралтад ирлээ. Ахаад наамар 8 сарын 29 сар гээд эхлэх чинь бүх юм яг жилийн өмнө бахиулгаар байх гэдэг байхгүй юу? Ямар нэг юм бодлогын ажлууд юм хийх юм уу? Энэ зам хүчтэй зам маань байдаг. За одоо туулын хурдны зам ингээд энэ 19-нд нээж байгаа. Хурдны замын тендерийн нээлт нь бол 19-нд 6 сарын 19-нд нээж байгаа. Энэ ажил одоо янз бүрийн гацаа саад гарахгүй бол 22 сарын хугацаанд хийгдэх байгаа. Энэ зам бодод энэ туулын хурдны замын барилгын ажил бол нэлээд сайн явчихна гэж ингэж бодож байгаа. За мэдээж төгжрөл бууруулах асуудал бол нэг зуны дотор хийгдэх асуудал биш ээ гэдгийг одоо бүгд ойлгож байгаа. Энэ туулын хурдны зам, за тойрог зам хоёр хийгдэх юм бол бидний гаргасан одоо урьдчилсан тооцоололоор симуляц хийж үзэж байгаа. Тэрүүгээр бол 50 хүртэл хойр буурахаар байна гэж ингэж тооцоо гарч байгаа. Тийм учраас энэ хоёр ажлаа энэ хоёр том төслийг бол хэрхэн хурдан хугацаанд хийх вэ гэдэг дээр засгийн газар одоо байнга анхаарч ингэж явж байгаа. Шуурхай штаб дээр хоёр төслийг хоёулангийн удаа дараалан гэж ярилцаж шийдвэр гаргаад явж байна гэдгийг хэлмээр. За. За сайн байцгаана уу. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хурлаар одоо Монголын урт хугацааны хөгжлийн бодлого алсын арга 2050 дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа эдийн засгийг солонгоруулах, за аялжуулалтын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох, за цаашлаад Монгол улсад одоо 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, за үүнтэй уялдуулан одоо 2023-аас 2028 оныг одоо Монгол зочлох жил болгон зарласан. За энэ хүрээндээ одоо бид бүхэн ажлаа эрчимжүүлэхийн төлөвлөж, за аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх зорилгоор засгийн газраас тогтоол гарлаа. За энэ нь юу вэ гэхээр одоо аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй урт хугацаатай хөнгөлөлтэй зээлийг бий болгох суурийг тавьсан. За ингэхдээ одоо 6 жил хүртэлх хугацаанд 6% хүүтэй зээл гаргахаар одоо засгийн газрын тогтоол гарлаа. За Монгол Улсын засгийн газраас олон улсын одоо томоохон аялал жуулчлалын салбарт зөвлөгөө үйлчлэгээ өгдөг Boston Consulting Group-тэй өнгөрсөн жилийн хугацаанд хамтарч ажиллаж одоо Монгол Улсын аялал жуулчлалын нөхцөл байдал, за хэрхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай вэ гэдэг энэхүү судалгаа гаргаж 2030 он хүртэлх стратеги тодорхойлсон. За ингэхдээ бид 2030 он гэхэд нийтдээ 2 сая жуулчин хүлээж авахар зорилт тавьж байгаа. За ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх, за цаашлаад одоо эрчимтэй хөгжиж байгаа олон улсын энэ зах зээлийг Монголд илүү төвлөрүүлэх боломжийг бий болгоно гэж харсан. За ингийн тулд хамгийн гол зүйл юу байгаа гэхээр буцаагаад энэ салбарт хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 11
орчим их найд төврийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. За энийг хийж хэрэгжүүлэхдээ төрийн зүгээс бол томоохон дэд бүтэц, за нислэгийн тоог нэмэгдүүлэх, за одоо хот хоорондын дэд бүтцийг сайжруулах гэх мэтлэн томоохон одоо хөрөнгө оруулалтуудыг улсын төрийн зүгээс хийж хэрэгжүүлэх. Нөгөө талдаа одоо жуулчдыг Монгол дээрээ ая тухтай байх, за цаашлаад одоо дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжсэн хөрөнгө оруулалтуудыг одоо хувийн хвшлээс хийх зүйтэй гэж утсан учраас энэхүү одоо зээлийг гаргахаар төлөвлөж байна. За энийг хийж хэрэгжүүлэхдээ бид нар түрүүний хэлсэнчлэн одоо олон улсын зөвлөсөн зөвлөх үйлчилгээнийхээ суурин дээр тулгуурлан илүү зочлох үйлчилгээний салбарт буюу байрших үйлчилгээ, за дээрэс нь одоо жуулчдыг ая тухтай байхад хэрэгцээтэй одоо боловсон ариун цэврийн байгууламжтай төвүүдийг бий болгох, за нөгөө талдаа одоо жуулчны баазуудыг дөрвөн улирал үйл ажиллагаа явуулах боломжтой болох чиглэлөө адилхан энэхүү зээл маань чиглэхээр хандаж байна. За ер нь бол хувийн хвшлээс ойролцоогоор 4 орчим их найд төвөргийн зээл гарч байж энэхүү хөрөнгө оруулалтуудыг бий болгоно гэж харж байгаа. Тэгээ энэ жилдээ бол бид нар одоо өөрийн төсөвтөө батлагдсан дүнд суйрлан эхний байдлаар гарч эхлэн цаашдаа энэхүү зээл тогтвортой 5 орчим жилийн хугацаанд байж энэ салбарын одоо хөгжилд нөлөө үзүүлэх үс юм зээлийн багцолноо хөтөлбөр олно гэж харж байгаа. За энэхүү зээлийг бид нэр хэрвээ тогтвортой 5-6 жил хэрэгжүүлж авч явж чадах юм бол манай одоо аялал жуулчлалын салбарт ойролцоогоор 600 мянган жуулчныг нэмж шууд оруулж ирэх боломжтой. За үүнээс гадна 1 орчим тэрбум долларын эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талдаа $1 тутамд 6 орчим долларын эдийн засгийн эргэлтийг бүрдүүлэх боломжтой байна гэсэн судалгаа гарсан байгаа. За энэ нь бол одоо бидний одоо өсөлттэй байгаа энэ аялал жуулчлалын салбар болох 7-9% жил болгоны өсөлттэй байгаа салбар дээр нэмэгдэж орж ирээд ингээд бид нар ер нь бол жилд нэг 16% жуулчны тооны өсөлттэй байснаар түрүүний хэлсэн одоо 2030 он гэхэд 2 сая жуулч авах боломж бүрднэ гэж үзэж байгаа. За баярлалаа. Одоо энэ зээлийг олохтой яаж болох вэ? Журам гаргаж явах уу? Аялал жуулчны одоо үйл ажиллагаа ажлын жуулч мэдээж бизнесээ сайжруулах, үйл ажиллагаа сайжруулах ямар одоо шалгуураар энэ зээлийг болох вэ? Нэг ажлын хэд хүртэлтэй зээл авах боломжтой. Энийг журмаар зохицуулах уу яг? Тийм. Нарийн мэдээлэлээс хэрэгтэй. Ер нь бол арилжааны банктай хамтарч гаргаж байгаа. Бид нар арилжааны банкуудтайгаа ярилцсан байгаа. Арилжааны банкуудын суурьтай явна. Журам гэхээсээ илүү арилжааны банкн дээр арилжааны банкны шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүдээр бол гаргана гэж үзэж байгаа. За бид нар энийг ер нь тодорхойлохдоо илүүтэй 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх дээр байгаа учраас байрших үйлчилгээ буюу одоо зочид буудал, за баазуудыг өвлийн улиралд ажиллах боломжтой чиглэл рүү илүү гаргана гэж үзэж байгаа. Ойролцоогоор нэг 50 орчим хувь маань тийшээгээ чиглэх болоо гэж үзэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн журам суурьтай гарахгүй бид нар бол нөгөө нөхцөл шаардлагыг тодорхойлсон стандартыг хангасан байх шаардлагатай гэж үзэж байгаа учраас энэндээ таарсан нөхцөл шаардлагыг бол гаргаад арилжааны банкуд маань шийдвэрээ гаргаад явна гэж үзэж байгаа. Улсын зүгээс бол одоо дэмжлэг үзүүлэх одоо илүүтэй 6% хүртэлх энэ хөнгөлтэй зээл болох дэмжлэгийг үзүүлэхээр тодорхойлж гарч ирж байгаа гэсэн үг. Boston Consulting Group-ийн хувьд бол өнгөрсөн жилийн хугацаанд бид нартай ажилласан. За ингэж ажиллахдаа манай Монгол улсыг зорж ирэх гэж байгаа жуулчдад яг аль одоо улсуудаас ирж гэнэ үү? За бид нар энийг харж үзэхэд 11 орчим source market гэж нэрлэдэг буюу одоо зах зээлээ тодорхойлсон. За цаашлаад энэхүү 11 зах зээл дээр ямар төрлийн олон улсын нэгдсэн сурчлагаа хийвэл зохистой. За үүнээс гадна бид нар Boston Consulting Group-тэй нийлээд 2030 он хүртэл хэрэгжүүлэх 13 тулгууртай стратеги боловсруулсан байгаа. За үүн дээр бол олон улсын нислэгийг нэмэгдүүлэх, дотоодын дэд бүтцийг яаж өөрчлөх вэ? Ямар төрлийн хөнгөлтэй зээлүүд гаргавал илүү үр бүтээлтэй байх вэ? Ямар төрлийн одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг нэмэгдүүлвэл зүйтэй гэх мэтлийн энэ стратегийг тодорхойлсон байгаа. Тэгээ энэ дээр бид нартай одоо хэрэгжилт хангахад зөвлөх үйлчлэгээ үзүүлээд явна гэж харж байгаа.
За бидний хувьд бол одоо ингээд засгийн газар тогтоол гарсан учраас бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан байгаа. 5 сарын 29-нд одоо аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа бас нэг ажил буюу аялал жуулчлалын хөгжлийн төв маань нэгдэж байгаа. Энэ хөгжлийн төв дээр одоо нийт аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжтэй зарлаад мөн банкны салбарын маань тэн дээр хамтарч үйл ажиллагаанд оролцоод энэхүү зээлийн ерөнхий мэдээллийг бүрэн танилцуулаад ингээд 6 сарын 1 гэхэд хэрэгжээд эхэлнэ гэж үзэж байгаа. За бид нэр ойролцоогоор нэг 200 орчим тэрбум төгрөгийн их усүр энэ жилдээ бол энэ зээлд гарна гэж харж байгаа. Одоо олон улсын зах зээл дээр бол аялал жуулчлалын салбар хамгийн хурдтай өгж байгаа салбаруудын нэг байна. Бусад салбаруудтай харьцуулахад 2 дахин хурдан өсөж байна. За дээрэс нь одоо соёлын аялал жуулчлал бол хамгийн хурдтай өгж байгаа байна. За үүнээс гадна байгалийн аялал жуулчлал дээр суурилсан одоо адал явдалт, эко аялал жуулчлал илүү сайн хөгжиж байна гэж. Тийм учраас бид нар дараагийн жилүүдэд Монгол улсад эрх жуулчлалын товд эрс нэмэгдэнэ гэж харж байгаа. За нөгөө талдаа мэдээж одоо олон улсын макро эдийн засгийг бас судалж үзэж байна. Дотоодын өсөлтүүдийг судалж үзэн. Тэгээд эдгээр судалгаануудыг мөн одоо дотоодын яг энэ зах зээлийн судалгаа хийдэг компаниудтай хамтарч, арилжааны банкудтайгаа хамтарч гаргаад үүнээс үзэхэд бол $1 тутам $6 эргэлт бий болно гэж харагдаж байгаа. За аялал жуулчлалын салбарын бас давуу тал нь юу гэхээр дан ганцхан жуулчдаар энэ жуулчид Монголд одоо нисэж ирээд зочид буудлаар үйлчлүүлээд байдгүй. Энэ салбар бол илүү одоо дам нөлөөгөөр олон үйлчлэгийн салбарт нөлөөлдөг. Хоол үйлчлэгээний салбар. За үүнээс гадна орон нутгийн иргэдэд шууд одоо эдийн засгийн эргэлтийг бий болгох, тогтвортой байдлыг бий болгох боломжтой. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих боломжтой гэж үзэж байгаа учраас энэ тооцоол гарсан байна. Тэгээ ер нь бол шалгуур үзүүлэлтийг бол бид нар заавал одоо 4 улирлын аялал жуулчлал болж хөгжих шаардлагатай гэж үзэж байгаа. Тэр утгаараа юу гэхээр хэрвээ одоо зуны улиралд үйл ажиллагаа явуулдаг бааз байх юм бол өөрийнхөө баазыг сайжруулад өвлийн улиралд үйл ажиллагаа явах боломжтой болдог. За нөгөө талдаа одоо ариун цэврийн стандарт хангасан, за үүнээс гадна одоо олон улсын стандарт хангасан байх шаардлагууд бол ингээд тавигдж байгаа энэ нөхцөл шаардлага дээр яг банкны зээлийн хувьд бол арилжааны банкны суурь зарчмуудыг шаардлагыг хангасан байх шаардлагатай гэж үзэж байгаа. Ер нь бидний хувьд болохоор аялал жуулчлалын салбар маань өнөөдөр хэдийгээр өнгөрсөн жилдээ харьцуулахад одоо 2019 онтой харьцуулахад 40% өсөлттэй байгаа буюу 808 мянган жуулчин хүлээгээд авсан байгаа ч энэ маань дийлэнх нь одоо зуны улиралд буюу маш богино хугацаанд ирдэг. Тэгэхээр бид нар аялал жуулчлалын тоог нэмэгдүүлж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөгөө талдаа аялал жуулчлалын хүний нөөцийн чадхыг сайжруулна гэвэл бид нар аялал жуулчлалынхаа одоо хугацааг уртсах буюу 4 улирлын аялал жуулчлал болгож иж энэ одоо салбар маань тогтвортой хөгжих байна гэж үзэж байгаа учраас энэ бол гол шалгуур нь болно гэж үзэж байгаа. За баярлалаа. Мика.